Сайн бацгаана уу сурагчдаа. Монгол хэлний хичээлээ эхэлцгээе. Өнөөдрийн хичээлийн сэдэв их зохиоход жишээ баримт ашиглах. За сурагчид та бүхэн ном сурах үчиг дэвтэр үзэг болоо бэлдсэн байгаа бах. Ер нь хичээл эхлэхээс өмнө хичээлийн бэлтгэлээ хангаж байгаарай. За дэвтрээ нэгээд өнөөдрийн сар өдөр хичээлийн гарчгаа тавина. За их зохиоход жишээ баримт ашиглах. За өнөөдрийн хичээл дээр бид нэр хоёр зорилго тавьж байна. Нэгдүгээрт их зохион хариуж бичгэд жишээ баримтаар ямар их сурвалжуудыг хэрэглэж болох вэ? Тэдгээртэй танилцсан. За хоёрдугаарт зохиолын хэсэглэлийг ишлэл жишээ баримтаар ашиглан их зохиох ажил хийнэ. За их зохион бичгэд жишээ баримтаар ашиглах их сурвалжуудын талаар ярилцъя. За сурагчид та нар аргалын утаа гэдэг эхийг уншихдаа ямар жишээ баримтаар хэрхэн санаагаа баталж нотолж байсныг нь санаж байгаа хаа. За жишээ баримтаар ашигладаг их сурвалжуудад тоон баримт, тоон үзүүлэлт орно. За статистик судалгаа мэдээлэл орно. За эрсдэл орно. Эрсдэл гэдэг дотроо бол болсон явдал, түүх, зохиолын хэсэглэл, онц мэргэн үгс зэргийг оруулж байна. За мөн шинж ухааны баримт зэргийг их зохиоход жишээ баримтаар ашиглаж болох юм аа. За эдгээр их сурвалжуудыг эсээд их зохиоход хэрхэн ашигласан байгааг аргалын утаа эсэн дээр хамтран ярилцгаая. Тоон баримт, тоон үзүүлэлт. За энд дурлаж ирсэн тэр хот нь жилдээ 5 сая гаруй тонн нүүрстүүлдэг дулааны 3-4 станц, 400 гаруй тонн нүүрстүүлдэг 250 гаруй жижиг уурын зуух, 625 мянган тонн нүүрстүүлдэг 240 мянган гэр өрхүүд жилийн сэрүүн улирал ялангуяа өвлийн саруудад алтан твшийн хөндийг утаан твшийн хөндий болгож орхидог гэсэн мэдээлэл байна. За статистик судалгаа мэдээллийн жишээ нь аргалын утаа. Эсэнд тэр утаанаас хорцсон хүмүүс нийслэлд гэхэд л жилд 1600 хүрч нүд анцгаадаг болсоор длаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага агаарын чанарын стандартаас Улаанбаатарын утаа 35 дахин илүү гарсаар байгааг тогтоожээ. Гэсэн хэсэгт статистик судалгаа мэдээллийг ашигласан байна. За шинж ухааны баримт. За аргалын утаа эсэнд шинж ухааны баримтууд нэлээдгүй орсон байгаа. За үүнээс хоёрыг нэнд дурдж байна. Нэгдүгээрт монголчуудын аргалын утааны нууцыг энэ этгээгийн нэгэн эрдэмтэн эмч доктор Шарма олж мэдээд Монголоос аргал аваачаад энэ этгээгийн ууршны тахалд туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна гэсэн нэг жишээ. За дараагийнх нь Японы эрдэмтэн аргалын утааг судалж үзээд элдв өвчлөлтийн нянга устгагч байгааг тогтоожээ гэсэн хоёр дахь жишээ. За зохиолч энэ баримтуудаа өөрийн үзэл бодлоор дэлгэрүүлж яагаад чухам аргалын утаа элдв өвчлөлийн нянга устгагч байгааг нь бичсэн байгаа. За энэ хичээлийн жилийн хувьд сурагчид та бүхэн Монгол хэл бичгийн эсэлтийн ерөнхий шалгалтын дээр 350 орчим үгтэй эссе их зохиож бичнэ. За эсэнд ашиглаж болох хамгийн ойрын их сурвалж нь зохиолын хэсэглэлийг ашиглах юм. За тэгэхээр энэ гарчгийг хараад юуны тухай өгүүлдэг, хаана байдаг, ямар зохиол билээ гэдгийг санаж байгаа ах. За сэгсрээд өсөр гэдэг энэ өгүүлэг сургамжит өгүүлэг номонд байдаг өгүүлэг. За юуны тухай өгүүлдэг вэ гэдгийг дахин санаарай. За бүгдээрээ
Энэ өгүүлэлгийг ихэд жишээ баримт болгон яаж ашиглаж болох вэ гэдгийг хараад хамтран ажиллацгаая. За өгүүлэлгээ сэргээн дахин уншийе. Өнгөөр онцлсон хэсгүүд юуг илэрхийлж байгааг анхаарч уншаарай. За өгүүлэлгийг 2 хэсэг болгон оруулсан байгаа. За өнгөөр ялгсан үгүүдийг онцолж хараарай. Дараагийн хэсэг. За нийтдээ 254 үгтэй энэ өгүүлэлгийг уншиж дууссан байхаа. За өгүүлэлгийг хураан хувиргавал өөрөөр хэлбэл эхийг унших явцад цэнхэр өнгөөр ялгасан хэлсгүүд нь өгүүлэлгийг хураан хувиргахад шаардлагатай тулгуур үгүүдийг тэмдэглэсэн байсан. За 240 орчим үгтэй ихээ 80 орчим үгэнд хураан хувиргавал эхийг үдсэн шар хаврын сайхан өдөр хутгийн ёроолд унаад гарах гэж хичнээн зүтгэсэн ч бүтэлгүй болов. Үүнийг мэдсэн тариачин сандарч тосгоныхныгоо дуудаж туслалцаа хүсгэд арга чарга олсонгүй. Хөөрхий шарыг удаан зовоохгүй тулд ширгэж байгаа хутгийг шороогоор дүүргэцгээхээр болжээ. Шар сэтгэлээр унаж гуниж гутрав. Гэтэл толгойн дээрээс шороо унахад нэгэн санаа түүнд төрлөө. Дээрээс нь шороо унах тусам шар сэгсрээд үсэрсээр шороо хутгийн амсарт хүрэх үед эсэн мэнд гарч иржээ. Шар юунд ч бууж өгөлгүй хатуу зориг төвчээр гаргаснаар ийхүү аврагдсан юм. За ингээд 80 орчим үгтэй болгон хураасан байна. За энэ өгүүлэлгийг ямар сэдвээр их зохиоход жишээ баримт болгон ашиглаж болох вэ гэхлээр хүсэл зорилго, тэмцэл ялалт, төвчээр, итгэл найдвар гэх мэт сэдвээр их зохио найруулахад ашиглаж болох юм. Хүүхдүүд та нарт ч гэсэн өөр ямар нэгэн сэдвээр зохиоход хэрэглэж болох юмаа гэсэн санаа төрж байгаа хаа. За Монгол хэл бичгийн эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх 20 хувилбарт даалгавраас 13 дугаар хувилбар дээр их зохиох ажил байна. За энд зориггүй хүн сэлвэргүй завтай адил сэдвээр их зохион бичээрэй. Бичихтэй бүтэц, хэв шинж, сэдв агуулгын харьцаа болон найруулах зүйн шаардлагыг сайтар тооцоолж баримт мэдээлэл болон
төрслөг хур маягийг зохистой ашиглаарай гэсэн даалгавар байгаа. За бүтэц гэхээр бүтцийн хэсгүүдийг дагал мөрнөөс эхлэх. За үгийн тоонд бүтцийнхээ хэсгүүдийг зөв зохистой хэрэглэх ёстой байгаа. За та нар бол 250 орчим үгэнд их зохиосон байгаа. За энэ удаад бол 350 орчим үгэнд их зохиох гэж байна. За сэгсрээд өсөр өгүүлэлгийг жишээ баримт болгон энэ сэдвээр хамтран зохион бичицгээе. За эхийг гүйцэтгэн зохион бичихтэй дараах эхлэл хэсгийг өөрийнхөө өөрчилж болно. За зохион бичлэгээ бичих гэж байгаа сэдвтэй адилаар хүсэл зорилго гэж нэрлэлээ. За хүсэл зорилго гээд 3 цэг тавьсны учир нь за энэ ихэд юуны тухай юу гэж өгүүлэх гэж байгаа юм бол гэсэн уншигчийн сонирхлыг татах үүднээс за мөн та энэ сэдвээр юу боддог вэ гэдгийг анхааруулах зорилгоор ийхүү 3 цэг тавьж болох юм аа. За эхлэл хэсэг. Зорилгогүй хүн сэлүүргүй завтай адил гэсэн онч мэргэн үг нь хүн болж төрчхөөд ямар ч зорилго тэмүүлэлгүй бусдыг аялдан дагаж амьдравал амжилтанд хүрч чадахгүй гэдгийг адилтхан сургамжилсан утгатай. Сэлүүргүй зав далайд урсгалын дагуу хөвж салхины чиглэлээр хаашаа ч хамаагүй туугдан магадгүй далайн шуургатай тааралдвал хад руу шидэгдэн сүйрэхтэй адил хүсэл тэмцэлгүй хүн ямагт уруудан доошилж мөхдөг. Зорилгоо зөв тодорхойлж түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцвэл амжилтанд хүрнэ. За энэ ногооноор өнгө ялгсан үгэнд чиний эсэний түлхүүр өгүүлбэр буюу энэ санаагаа баримт жишээгээр баталж өгүүлсгэн бичих ёстой өгүүлбэр болж байна. За эхлэл хэсэгт нийтдээ 60 орчим үгтэй болсон байна. За энэ их ямар хэлбэрээр эхэлсэн байна вэ? За эсээг эхлүүлэх 6 төрлийн арга байдаг. За тэгвэл энэ эсэ маань тайлбарлаж эхэлсэн эсэ болж байна. За хүсэл зорилго сэдвтэй эсэний эхлэл хэсэгт зорилгоо зөв тодорхойлж түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцвэл амжилтанд хүрнэ гэдэг санааг дэвшүүлж байгаа. За өмнөх эхийн бүтэц хичээлдэр бид нэр ярилцсан байгаа. Энэ санаага 2 зохисолбороор баталж өгөөл өгүүлсгэж өгөөл хоёулангийн баталж бичиж болох юм а гэдгийг. За тэгэхээр гол хэсэг үндсэн хэсэгтээ орохдоо 1-р зохисолборт хэрхэн ашигласныг одоо харцгаая. За ногооноор бичсэн хэсэг нь холбоос дүгнэлт хэсэг байна. За тэгэхээр хүсэл зорилго сэдвтэй ихийнхээ 1-р зохисолборыг уншаарай. Хүн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд бууж өгөлгүйгээр тэмцвэл эцэстээ амжилтанд хүрдэг болохыг өгүүлсэн түүх олон. За нэгэн удаа гээд сэгсрээд өсөр өгүүлэлгийг жишээ баримт болгон энд оруулсан байна. За ингээд хүрдэг болохыг өгүүлсэн түүх олон гэж байгаа. Энэ олон түүхээс нэгийг нь орууллаа. Магадгүй чамд өөр түүхч байж болох юм. За энэ түүхийг өгүүлсний дараагаар шар юунд ч бууж өгөлгүй хатуу зориг төвчээр гаргаснаар ийхүү аврагдсан юм. Эцсийн мөчийг хүртэл амьд үлдэхийн төлөө тэсвэр хатуужилттай тэмцсэн энэ түүх юунд ч бууж өгөлгүйгээр өөрийн хүсэл зорилгын төлөө тэмүүлсхийг уриалж байна гэж зохисолбороо төгсгсөн. За хүсэл зорилго гэдэг эсэний 1-р зохисолбор нь өөрийнхөө дэвшүүлсэн санаагаа баталсан хэлбэр болж байна. За нийтдээ 120 орчим үгтэй нэг зохисолбор болсон байна. За тэгэхээр энэ мэтчлэн өөрийн мэддэг түүх, зохиол, за болсон явдал зэргийг дэвшүүлсэн санааныхаа баримт нотлогоо болгож за өгвөл эсрэгээр нь өгүүлсгсэн санаагаар хэрэглэвэл илүү оновчтой. Учир нь та нар
350 орчим үгэнд эссе бичих гэж байгаа. За цаг хугацаа тулсан, за сандарсан энэ төр үед бол энэ хоёр цогцлбортойгоо үндсэн хэсгээ хоёр цогцлбороор гаргах нь илүү оновчтой болно гэдгийг өмнөх хичээлдэр бид нэр ярилцсан. За хичээлдэр уншсан энэ өгүүлгийг жишээ баримт болгосон жишээнээс хараад за гэрийн даалгаварт энэ ихийг та бүхэн гүйцээнэ. За эсээг гүйцээж бичихтэй ашиглаж болох онц мэргэн үгсийг өгч байна. За тухайлбал амьдрал бол тэмцэл. Тэмцэлгүй амьдрал үгүй болохоор түүнээс гажихыг би үсэхгүй. За хүсэл мөрөөдөл дууссан цагт хүн өөрөө дуусдаг. Өглөө бүр чамд хоёр сонголт байдаг. Нэг нь хүсэл мөрөөдлөө зүүдэлж үргэлжлүүлэн унтах, нөгөө нь сэрж босоод хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцэх. За сүүлийнх нь усан дээр бичсэн бичиг лүгэ адил, элсэн дээр бичсэн бичиг лүгэ адил, чулуун дээр бичсэн бичиг лүгэ адил хүн байдаг болоо гэсэн үг байгаа. Үндэсний бичгийн хичээл дээр бид нэр ярилцаж уншиж байсан. За тэгвэл хүн гэдэг үгийн оронд за бичсэн бичиг лүгэ адил амьдрал, чулуун дээр бичсэн бичиг лүгэ адил хүсэл мөрөөдөл, чулуун дээр бичсэн бичиг лүгэ адил алдар хүнд гих мэт ашиглаж хувиргал хийж ашиглаж болох юм аа. Ер нь онц мэргэн үгсийг дүгнэлт хэсэгт за өөрийнхөө санааг илэрхийлэхэд онц мэргэн үгсийг ашиглах нь илүү зохимжтой. За хичээл үндсэндээ дуусч байна. Гэрийн даалгаварт эхлэл болон гол хэсгийн 1-р цогцлборыг зохиосон энэ ихийг үргэлжлүүлэн 2-р цогцлбор төгсгөл нэмж дуусгаарай. За 2-р цогцлборт сургамжит өгүүлбэрүүд номонд орсон утрангуун гамшиг гэдэг өгүүллэгийг ашиглаж болох юм. Хэрвээ энэ өгүүллэгийг ашиглавал чи ихтэй дэвшүүлсэн санаагаа эсрэгцүүлсэн утгаар илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр чиний энэ зохиолыг сонгож авсан тохиолдолд чиний эссэний төгсгөл нь за хүн зорилгоо зөв тодорхойлж түүнийхээ төлөө тэмцвэл амжилтанд хүрдэг гэдэг санаагаа эхний зохицолбортоо баталж нотолсон хэлбэрээр дараагийн зохицолборт эсрэг сөрөг үгүйсгсэн байдлаар хүмүүст хүрэх зорилгоор эсрэгцүүлсэн утгаар ашиглаж төгсгөлд нь тэгэхээр яах ёстой вэ гэдгийг нь харьцуулсан дүгнэлт гаргах эсэ болох юм аа. За мөн 2-р зохицолборт Эдисоны чийдэн бүтээсэн түүхийг дэмжиж баталсан санаагаар ашиглаж болох жишээтэй. Хэрвээ Эдисоны чийдэн бүтээсэн түүхийг ашиглавал чиний эсэ гол санаагаа баталсан гэсэн 2 зохицолбороор илэрхийлсэн эсэ болно. Өөрийн мэддэг ямар ч түүх зохиолын хэсэглэлийг жишээ баримт болгон зохиолж болно. За дараагийн хичээлийн сэдэв эхийн хэлцүү найруулга. За хичээлээ гараа сайн бол борой сайн. Төгсөх ангийн сурагчид та бүхэн хамгийн эхний элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл бичгийн шалгалтаа амжилттай бэлтгээрэй. Хэнэггүй, хайхрамжгүй, бардамнаж, алтаарч үнэлэмгүй 1 жилийн цаг хугацаагаа алдуузай. Хичээгээрээ, хичээллээрээ гэсэн үгээрээ дуусгая. Анхаарал хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье.